Хүмүүсийн нэгэндээ итгэдэггүй байдалд үндэслэн заллах гэмт хэрэг үлдэгдэж байна. Тухайлбал утасны дугаараар байршил тогтоох програм зааж өгнө гэж Facebook-ийн зарын группүүдэд пост оруулж иргэдийн мөнгийг авч заллах гэмт хэрэг гаргалсан байна. Тухайлбал хулгайчийг олцгоё бүрөөс сонирхогчдын групп гэх мэт олон дагагчтай группээр тухайн зарыг Facebook аккаунтаа нууцлсан эсвэл Батчулуун Ган Эрдэнэ гэх хаягнаас байршилдаг байна. Үүний сэтгэгдэл хэсэгт олон хүмүүс сонирхож байгаагаа илэрхийлжээ. Ингээд тэдэнтэй чатаар холбогдсон төлбөр болох 30,000 төгрөгийг шилжүүлж авдаг. Гүйцэтгэх хийсний дараа 9984-т дугаард холбогдорой гэдэг байна. Ингээд тухайн дугаар руу залгахад линкийг авахд дахин 150,000 төгрөг төлөхийг шаарддаг байна. Одоо ихлэ чи үсээ юу вэ штэ. Заавар ихлэ бүх юм авчих واخгүй. Тэгээд тэнтэй холбогдоод гайр дэд холбогдоод. Тэгээд наадах чинь сүлжээг нь тусцсан авдаг واخгүй. Наадах чи би өөрөө гаргаж авдаг юм биш واخгүй. Чи тэгэхээр сүлжээг нь гаднаас худалдаж авдیں۔ Тэр чинь болохоор $50 авдаг гэсэн үг واخгүй. Энэ бол ямар ч асуудалгүй зүгээр одоогийн байдлаар бол ер нь бол 15 хүн ашиглаж байгаа. Тэгээд бүгд ерөөсөө асуудал байхгүй. Үндсэндээ утасны дугаараар байршил тогтоогч авснаар тухайн хүнийхээ Facebook, Instagram хаягийн бүхий л мэдээллийг нууцаар авах боломжтой гэдгийг тайлбарласан. Гэвч байршил тогтоогч програм зарна гэх иргэн төлбөрөө баталгаажуулсны дараа хүмүүсийг блоклдог байна. Энэ төрлийн залинд залуу хосууд ихэвчлэн хохирдог. Тэд нэг нэгэндээ болон өөртөө итгэдэггүй байдлаас үүдэн энэ төрлийн үйлчлэгийг сонгох сэтэл үүсдэг. Яг өнгөрсөн 7 хоногт нэг ийм саний яг өөрч ярьсан энэ асууж байгаа энэ тохиолдол бол кейсэр бол яг нэг гэр бүлийн хүнийг одоо юу гэдэг нөхрийгөө те ихнэр нь хаануугааг нь мэдэх гэж ингээд холбоос үүсгээд тэгээ нэг линк явуулаад тэгээ ингээд залиулсан тохиолдол байгаа. Тэгээ энэ өөрөөсөө ингээд нөгөө яг нөгөө захим орчинд үлдэж байгаа. Хамгийн Монгол улсад ерөөсөө нэг иргэдийн манд дунд анх мэдэж эхэлсэн нөгөө холбоос нэг линк явуулдаг. Линкэн дээр дарахлаар ямар ч нөгөө өөрх нь авъя гэсэн хүссэн мэдээлэл нь гарч ирдэггүй ийм тохиолдол байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө тухайн линк руу дарахлаар таны нөгөө захим орчны бүх мэдээлэл хүчин бас ингээд алдах, нууцлаа алдах ийм эрсдэлтэй байдаг учраас та бүхэн маань ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг тэр мөрдөж мөшгөгч гэдэг юм уу те энэ өөрөө хууль бус гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө хүний хэм байх нь гэрэл дотор байгаа. Тэр аав ээж харилцаа гэж чухал байхгүй. Тийм учраас хосууд би биний мөртгөөс илүү би бинийг хин нэг өгнө үгээр дүүнэхээс илүүтэйгээр хоорондоо ярилцаад бит хоёроос хамааралтай бас үр хүүхдүүд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд минь байгаа. Тэр хүүхдүүд чинь хар багасаа эхлээл хэдэн настайдаа таард ямар асуудал тулгарсан бэ? Тэр асуудлаа шийдэж чадахгүй сөргөөрөө явах юм бол тэр хүүхдүүдийн сэтгэл зүй тэр хэрээр гэмтэл яваад байна гэсэн үг. Тэгээд тэр хүүхдүүд том болохоор ээж аваасаа олж аваагүй тэр хайрыг хин нэгнээс олж авдаг. Хүчээр энэ нь болохоор нийгмийн ёс зүйд яаж нөлөөлдөг вөхөр сөрөг буруу гэмт хэрэг болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо ингэдэг бага насндаа дутагдсан, гачигдсан хэрэглээгээр ахын наазахын хэрэглээгээр аав ээжийнхээ хайр халамжаараа дутагдсан хүмүүс бусдын сэтгэл зүйн энэ асуудлаар далимдуулж ашиг олох ийм сэдэлт болж байгаа гэсэн үг байхгүй. Залуусын нэгэндээ үйл итгэх сэтгэл зүйдээр заллин хийж буй энэ төрлийн хэрэгт эрүүгийн хуулийн дагуу 451-ээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-оос 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх мөн 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийдэгдэг байна.